Hi. За юу бацхан энэ өдрийн өдөр хүргэе. Харуу подкастны тавтай мөрөл Түрүү 7 хоногт хийгээ гойж байгаа энэ түрүү 7 хоногт хийн гэж яагаад хийгээгүй өнжөөд тэгээд тэрийг нөхөд спешиал хамбогтэй дугаар хийж. тэр анх удаа хамбог өмсч үзчихээ. Солонгос 6 жил амьдрах анх удаа хамбог өмсөд тэгээд Кёмбукны ордон руу норч үзлээ. Тэгээд гоё л юм байлаа. Тийм. Гэтэ яг нэг үзэх юм байхгүй. Хэрнээ зураг авахлахад аягүй гоё лээсэн л та. Миний бодлоор дотроо нэг музей тиймэрхүү юм байсан бол илүү гоё юм болох гэж бодсон. Магадгүй байсан байж магадгүй гуруулаа зур олоо гэж байна. Гуруулаа байсан юм уу? Хонгороо ихтэй хамт бид гурав хамт байсан. Тийм, хонгороо орохгүй гээл нэг хамбогтой хөхөн ямбагнаа л урсан. Маяглал. За. Тэгээд 2-7 хоног юу хийв те? Ажилдаа яваад хичээлдээ яваад Хоёул ингээх юм 7 хоногийг л дандаа л ажил байдаг. Яа, дандаа тийм их тийм ажилдаа ажиллаж болдгоо юм уу? Тийм ажилдаа яваад гэж. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол дандаа ерөн сэрэг юм байсан гэж. Мажа. 7 хоногийн 3 хоног сэрэг яваад. Тийм байлаа. Ямар сайн сайхан. Би шалгалтаа өгсөн. Тийш. Тийм дууссан. Би уусаа ганцхан шалгалт байсан. Миний сүүлийн семестр болохоор тэгээд ганц шилжээлийн шалгалт өгөөл урд өдөр. Зөвхөн шалгалтаа өгөөд дуусгасан. Тэгээд англи хэл дээр шалгалт өгсөн. Тийм байна. Тэгээд өөр чинь юу тэгээд сургууль дээр нэг тиймэрхүү тэгээд ажилдаа явал юм байна. Өнөөдөр гадагт амар гоё юм. Амар гоё. Нэг халуун биш хүүтэн биш. Амар гоё. Тэгээд битээр өснөө хартал. Тэгээд зургаар ороо ший заяа. Миний орон зураг оруулчих. Хөрхөн. Ардаас зураг авахулж байгаа. Зэ тийм байна. Тэр хоёр юм бол би цэнхрийг өмсөөд амбе улааныг өмсөөд хонгороо харыг өмсөөд бид гурав айгуу тийм ихэр гурав муур шиг л байлаа. Яг энэ минь аль ингээ харуулж дотор талаа харуулсан. Гэтэ энэ ингэдэг гэсэн шүү. Би түр ингээ сонссон. Ингээд дээр үед заяа. Эдэр ингээд одоо хөхөө гарахаараа айгуу хуурлаад байдаг шүү дээ. Тэгээ ингээд дээр үед энэ нь хамбог нь ийм бисэн гэсэн хөхөн харагддаг. Тэгээ энэ дээдлийнх нь юм байхгүй. Ингээд цээж нь гарч явдаг гэсэн. Тэгээд дээгүүрээ ийм хийгээд тэгээд одоо ингээд солонгосчууд цээжийг имжил гарахыг. Тэг бүхс харахад нэг хамааргүй шүү дээ эдгээр чинь амар богино юм. Тийм тэгээд тийм байдаг гэж би зөв сонссон. Удлаа өмнө гэнэ. Тэгээд тийм бас манай энэ бичлэг хийж байгаа газар кофе шоп нь амар гоё энэ дээр би нэг Европ тийм үү 70-80 оны стилтэй тийм газар байна. Би яг та нар ингээд гоё хамбог өмсөөд ийм газар имэрэл Кёмбукны ийм газар байдаг юм биш үү? Харцлаа. Байж болох юм байна. Би ч хайж яриад байгаа юм шүү. Яа тэгсэн чинь гайгүй юу? Тийм амар айж хөр. Надад л айж хасагдаад байна. Тийм. Тэгвэл жоохон чанга ярил л та. Тэгээд тийм байд. Нэрээ энэ манай халина найз маань өрсөн өдрийн билегээд өгсөн юм аа. Тэгсэн чинь харин яг ингээд хамбууг нэр энэ улаан дээр амар хөөрхөн. Бүр айгүй хөөрхөн. Тэгсэн гэсэн энэ дээрс ардна гэж. Тийм байна. Айгүй хөөрхөн баярлаа. Тийм байна. Тэгээд зүүж байгаа шүү. За тэгээд хамбууг нэ штэ. Яг зөв сонирхож байгаа хүмүүс ах юм бол нэг 2 цагийн нэг 18-аас 35-40 хооронд байд юм байна. Тийм. Гэтэ нөгөө нэг одоо энэ өмсөж байгаа энэ хувцснаас хамаард юм байна. Тэгээд ийм хээтэй юутай нь болохоор арай хямдхан. Тэгээд энэ бүр ингээд тэр чигтээ цулгуу өнгөтэй болохоор жоохон тий. Уусгалттай болохоор бүр үнэтэй болоод ичих. Спешиал хамбуг гэж юм. Одоо эдгээр нь болохоор бид гоо өмсч маань гүнжүүний энэ гүнжүүний спешиал ванжуу байлаа. Пя обама гэдэг баг обама юм байна. Тийм тэгээд хөрхөн зэн бид гуравтай амар хөрх харагдсан юм шиг байна. Яггаан кокопсроо нэг юм байна. Үгүй түрүүндээ хамбог өмсөн болохоор л хөөрхөн харагдчих шиг. Юу ярьтаа. Угаасаа хөөрхөн за. Тэмдээ уусаад хин хэлсэн бэ гэхээр зөв ингээд
Бодомжинд зам гарч гарч ирсэн ирсэн. за ажил шинээр тэгэж ирсэн юм аа. Тэгсэн байна. Тэгээд өнөөдөр гадаа гоё байгаад тэгээд гэхдээ яг ингээд жоохон иймэрхүү цаг агаар нэг хавар намар ихгүй бол 100 жоохон халуунд ирэх юм бол амар халуун тийм ингээд ийм халах байхгүй болохоор жоохон халуун гэж би бодож байна. харин тийм. Тэгээд намайг згсүү гинэ хоо. Тэгээд чи сая юу ярих гэсэн үү? Юу ярих гэсэн? Биш мэдээлэл өгсөн шүү дээ. Хамбог нийлэр ярих юм л гэж Аа. Ярих гэсэн. Тэг шал өөр юм яриад бүр ингээд. Шал хэрэггүй юм яриад юу санаа баалаа. харин даа. Тэгэл удахгүй дуслаа дөө. Хамбогийн талаар ярих юм. Би хамбог ингээд юу яах гэсэн аахгүй юу? Хамбогны зүгээр хамбогны үтцний талаар гэх юм уу? Гэтэ яг нэг ингээд олон юм байхгүй л тий. Дотроо авчимаа. Тэг чи маань дээрээсээ инрүү хүртлээ ингээд энэ чимаагаар бамбур дуу ийм юм хэл одоо ийм кинонд гараад тийм ийм цагаан ийм төмөр дэрвэлэгдээ. Тэгэхээр тэрийг дээр үед өмсдөг байсан баха тий. Байдгүйс. Энийг байдаг байсан бил хөтэй. зүгээр амар олон Тийм бахтай. Эсвэл зарц боолноор нь болохоор тийм байхгүй юм байсан. манай жангуун шүү. Тийм. Энд Тансаг төрөлд ордог. за. Гэтэ одоо үед тэгээд нэг амар Тийм дандаа л бөгөөд бөмбөр идэж байна дээр тийм амар өмсгөл амархан болгосон хахалтай юм. Би бодож байна. За тэгээд ер нь бол нэг яриад ах юм байхгүй мөлий. Дээр үед угаасаа амар өмсдөгөөс одоо үед зүгээр л K-pop алдартай болоод Солонгос танигдсан болохоор хүмүүс хамгуугад амар ач холбогдол өгөөл ирж амар өмсдөг болсон юм. формын зураг авалт малтайгөө хийлэгж хүмүүс хятадууд амар их Европод ч их байт юм байна. Монголчууд ч их байна. хятадууд ихтэй бүр амар ерөн солонгос аягүй хэцэн чи. Хятадд амьдраад байгаа юм шиг санагдаж байна. Хааж ус хятадууд амар болохоор тэгээд тиймэрхүү санаа. Тэгээд надад түрүүмс тэр нэг аягүй хөр харагдчихсан. Хөрхөн гэж дээ. Аягүй тийм сонир юм бэ. Юу загаарсан тэгээд эрэгтэйчүүд нь эмэгтэй хамбог өмссөн. Тийм шүү. 10 жилийнх юм шүү бид. Тийм шүү лээ. Амар сонио харагдсан. Надад л эйгүү тэгсэн баг фаны маягаар өмсөх. Гэтэ аягүй сонио харагдсан. Гэтэ тэрийг тэгэж өмсөх надад цахимжаа санагдсан. Ингээд уулсаа ингээд тэр чинь солонгос хүмүүс байгаа байхгүй юу? Уулсаа ингээд гутаад байгаа юм шиг аягүй тийм сонио санагдсан. Тэгэж байна. Киноны найз залуу найз үерхтэй байгаа хосууд байдаг шүү дээ. Бид нараас энэ дэрж ингээд дандаа ингээд сөөлжж өмсдөг. Яг тэ фаны мэдлэг тэгээд нүдг надад тэр нь жоохон стил үгүй юу гэлээ. Тренд юу гэх юм бэ? Замдгүй нэг тийм тренд болоод байгаа шиг юм болоод байгаа юм шиг байлээ. Тэгээд амар удаан хугацааны дараа ярьсан чинь жоохон юу ярихаа яаж ярьдгаа бүр мартсан. Тэр тэгтээ яг хоёул юу ярих уу? Юу ярих уу? Орой тэгээд мэдэнэг амар их хөгжилтэй юм гэхээсээ илүү ингээд амьдрал маань нэгэн хэвийн үргэлжлээд ажиллаад сургууль гээд яваад байгаа болохоор жоохон тийм байгаад байсан байж магадгүй. Гэтэ яах вэ? Бас гэж гайгүй байгаа л та. Ихтэй гайгүй сонсгож байгаа. Урдных нь жоохон сонин сонсгож байсан. Урдных жоохон ингээд царигдсан байсан. Өмдөр микрофон жоохон дуршиж охируулж чадаагүй тэрэн дээр тийм. Тэгээд өнөөдөр дахиад хуч микэр хийж байна. Амар олон мик дуршиж үзээд аль гайгүй болж байгаагаар нь хий гэж бодсон боловч. Фейл хатан хүртлээ. Чанаагүй. Ой миний хормон дэр гიშгчлээ. Хин би юу? Чи бүр суучч. My god. God гэж юм. Хоёлаа энийгээ уурчуул дурш. Тийш дээ. Бид 2 цагаар авах жагаад бүр ингээд бичлэгээ хийгээд бүр 4 цагаар аваад тэгээ бүр нэмж мөнгө төлж ингээд маш их юм хийлээ. Угаасаа нөгөө аль бид 3 уган зай 47 хоногт хамбог өмсөөд хий гэж бодож исэн чинь фейлдээд орой ажиллаа тараад ирсэн чинь хаацсан байж таараад Тэгсэн ш нэрээ. Тэгээд
Ёлоод гуруулаа жамшил нэтер ороод дэлгүр мэлгүр гэсээ дугаалаад тэгээд энэчээ бүр бид гурав зэ бүр амралтаа тохируулж байгаа. Тэгээд ингээд зориулаад ирж байгаа байхгүй юу өнөөдөр. Надад амралтаа тааруулсан юм хоёр. Угаасаа л надад тааруулдаг. Тэстэй. Энэ хүн л айгүй. Надад тааруулах боломж алга л та. Боломж байсан бол би тааруулна. Биш бас боломжгүй. Боломж нь алга л. Би ч бас боломжгүй. Чи юу яа? Сэргэлэн Би уяа. Сурах өрөвдөлтэй бакалаврын ядуу Оюут байна. Би жоохон яг оюутан биш байсан бол яг бас тий. Би бас тааруулмаар байна. Яна тэр өдрийн хүлээсээр идэл би явлаа гэдэг. Зүгээр энэ миний сүүлийн last semester учраас. Тэгээд хурдан төгсөлцөө ууж Яа бүр юм шүү. Би нөө англи хэлээр хичээл сонсож байгаа болохоор миний амьдрал жоохон бүрхэглэн тий. үйл харьцахгүй гэх шиг. Бид өөртөөгөө харьцмааргүй санагдах юм би төгсөхгүй. Би зүгээр гэртээсээ гарахгүй гэртээ ингээ бүтэн семестр зүг гэртээ баймаар санагдсан. Би баймаар байна. Баяр тэгээд өөр сонир сайхан юу байна? Өөр сонир сайхан боо. Би тэгээд харин жоохон арьснаас бол жоохон стресстэй. Наа чи тэр стресс нэг шүү гэж. Үгүй нэг арьсаа гоёлгон ингээд дахиад нэг юм гараад ирдэг. Тэрийг бодож стресстэй. Дахиад болгоо дахиад бодож стресстэй. Дахиад болоод дахиад бодож стресс. Тэгээд Баажа. Тэгээд ерөөсөө зүгээр болохгүй. Гэтэ яах вэ? Боллоо. Би амар олон юм туршиж үзээд ингээд боллоо таал та. Гэтэ ингээд гайг болсон. тий нэг ингээ гайгүй болоод энийг ингэж яг энэ ороолээ заяа. Ядаа хүмүүс Хонхойч айгүй юм байна. хүмүүс асуугаад амня. 네. 네. 그럼 알바 같은 거 좀 해요? 가끔? 직접 알바? 네. 대투지? 네? 대투. 네. 네. 감사합니다. 한국 사람인 줄 알았어. 아, 그래요? Хиччлээ солоо. харин тийшээ. За, тиймэрхүү байна. Чимээ хүмүүс ингээд солонгос юм уу гэдэг. Монголд удаан амьдраад ирэхээр угаасаа яг тэгж харагдах хаа ингээд хувцлал бид бүх юм ингээд хараад одоо 3 сая Европт байсан бол бас европчууд ч л Тийм дээ. Ер нь ингээд хаана байна байгаа газар. тэгээс Тэгвэл сэнийх юм ярих чинь ч харин дэлий гарч ирээд ярих чинь бацаа хаягаа яах вэ? батгаа юу ба. За бид нар ч яг олон юм хэрэглээ тэгээд би ингэсэн байхгүй юу? Миний ингээд сав гайг болчихсон шүү дээ. Тэгээд би ингээд Вьетнам явж ирчээ дахиад буцаж гараад тэгээд ингээд дахиад нэг тос хэрэглээд тэгээд гайгүй болсон байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд клинзинг ингээд эхний ингээд шатагаа шүү дээ. Тэрний хаяг ингээд бүтээгдэхүүн би солисон байхгүй юу? Солисон ч гэж би зүгээр милкер цэвэрлдэг гэж жагаад тэрийг болоод клин ойлер цэвэрлдэг болсон байхгүй юу? Тэгсэн чинь тэрнээс авсан юм уу мэдэхгүй заяа. Тэгэхээр би 2 юм 3 удаа цэвэрлсэн. тийм үү? Тэр чинь авахгүй юм шүү. Тэгээд тэрийг солисон л доо. Тэгсэн чинь ингээд энэ хэсгээр маань амар их юм гарч эхлэв. Тэр Тэгээд чамаас урвсан бай. тийм тэгээд бутаага солисон л доо. Тэгээд гайгүй болох бол тэгээд нэг өдөр гайгүй болох л байлгүй. Би тэгээ ингээд бүр пууги ингээд хийгээд Ай бэлээ. Гэтэ юу юм өнөхөөсөө бүр хамаагүй дээр. дээрээ хувь дээртэй. Гэхдээ ингээд яг нэг гайгүй болоод буцаж болоод нэг гайгүй бол нэрс ингээд тогтсон юм байхгүй байгаа. Өсрээд нэг сар гоё яваад Тэгээд ганц хоёр юм гарч байлаа шүү. тийм. Тэгээд ганц хоёр юм ингээд ингээд энэ нэг хөрх уулаад байгаа алгуулж болмоор ахгүй. Тэгэхгүй ингээд энэ дээрээ гараад ингээд тэгээд дахиад тэр нэг 2 3 сар үргэлжлээд тэр нэг сар гайг болно. Тэгээд дахиад яг за одоо гоё болж иргээд дахиад 1 2 3 4 Гэтэ би заяа би зүгээр ингээ өөрийнхөө ажигласан заяа. Би чиний яг нүрийг чинь зүгээр хоолтой холбоотой гэж. Харин би ингээд сая одоо ингээд 2 7 хоног хадлаарал ингээд гадуур хооллоо шүү. Тэнгүүд миний нүрийг бат гарч байгаа байхгүй юу? Тэгээд ингээд хумсны арьс мэрс ингээд хуулаад. Тэгэхээр ингээд би зүгээр хоолтой холбоотой юм. Би ч өмнө ингээд гэртээ дандаа хоол идэгсэн Монгол хоолоо. Тэнгүүд юус тийм юм гартгүй заяа. Юм ирсэн чинь нэг сүртэй гараад байдгүй.
Тэгэхэд ингээ бүр амар юм гараад за хизээч миний нүүрэн дотор тийм юм байсан юм мэдээгүй тийм гарч байгаа. Яг хоол нөлөөлөх юм чи нөлөөлж байгаа. Тэгэхээр нөлөөлж байгаа. Дамжи чи нандаа солонгос л гэж байна. Тэгээд нөлөөлж гэж байна. Тийм билээ энэ даа зэгт мэдгүй яах юм бах. Тэгээд идэхгүй урч байх ёстой юм уу гэдэг ш. Тэгэхгүй байхаараас хэцүү. Тэгээд тийм л. Тэгээд сүлдэж уучрал гойлоо тэгээд зад. Манжинган гэж бодсон л байдалтай байна. Тэгээд энэ ихтэй юуны газар нь хамбогны газар амьдарч таад юм билээ. Өглөө 9-өөс 5 хүртэл ажилладаг. Тэгээд уусаа Кёмбук хүн чинь 5-аас хойш оруулах юм билээ шүү дээ. Хааждаг. Харахгүй болохоор харахгүй уусаа харахгүй юу үзэгддэг шүү дээ. Яаж зураг авах вэ? Гэсэн. Тийм байна. Тэгээд өөр жоохон сонирхолтой юм юу боллоо. Тэгээд орбины түрүүнийг юм явчихсан чинь ярьсан. Юу яаж байгаа гэсэн? Одоо солонгост амар шалгалт явагдаж байгаа. Тийм. Тэгээд хамгийн одоо нэг би зүгээр ингээд юунаас уншсан юм а тэгсэн чинь хамгийн их ингээд шингүйж байгаа хүмүүс нь алах сургуулийнхан. Тэгээд тэрнээс болж амар хүн баригдаж байгаа гэж тэгжлээ. Тэгээд урддэрхэн манай ихчийн таньдаг найз сургуулийнхантай таараад тусгай бодол дээрээс тэрчтэй яваад гэсэн. Амаргаад тэгээд явсан. Тэгээд ер нь л амар байгаа гэсэн. Тэгээд бас Монголоос нааш ирж байгаа хүмүүс ерөөсөө хэл дээрээс оруулахгүй. Тэр угаасаа тэр сар болоод байгаа. Яль бараг түрүү жилээс хойш тэгээдсэн. Тэр бүр тэгтээ бүр амар юу хэлнэ. Бүр ингээд яг шоронд хорж байгаа юм шүү. Харин тийм. Бүр ямар ч гин хэмээгүй байгаа шүү. Тэгсээр нэ ингээд солонгочуудыг Монгол руу оруулах тэмэр байхгүй. Яг ингээд адилхан. Тэгэхгүй ингээд зүр шууд оруулчаад монголчуудыг оруулах юм. Яг монголчуудаас манайхнаас өөрсдөөс нь болж байгаа л та. 3 сараар ирээд хаглаад байгаа болохоор ингээд дараагийнхаа хүмүүст ямар ч юм гайвалж баталгаа байхгүй болгоод байгаа байхгүй юу. Ядаж 3 сараар ирээд билээ сар ажиллаад буцалтаа гэнэ. Тийшээ ингээд яваад байвал чинь. Тэгэхгүй тэгээд 3 сараар ирж байгаа. 3 сар талтны ажил нэг бол харлаад тэгээ буцаар чинь тэгээд дараагийн аяллаар ирж байгаа хүмүүс нь ямар ч юм юугүй ямар ч ирэх боломжгүй тэр хүмүүсийн боломжийг хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр амар ингээд ерөөсөө ард байгаа хүмүүсээ боддоггүй манайхан. Яг үүндээ сургууль сурж байгаа хүмүүс ч гэсэн тэр мань. Харин тэгэхээр тийм юм байгаа гэж сонсон. Тэгэхээр амар хэцүү болоод. Тэр мөрдөгтэй амар байгаа юм шиг үлээ. Гэтэ аргагүй л дээ солонгосчуудын өөрсдийнх нь ингээд эджанаас бодож үзсэн ч гэсэн тэгээд бас нутаг дээр нь өөр хүмүүс эзэгнээ бараг. Тийм тэгээд ахаар бас амар. Тэгээд хамгийн гол нь заяа ингээд за ажил хийлээгээд гадаадуудыг ажилуулахгүй гэд тэгж байгаа. Тэгэнгүүт ингээд тэгвэл тэгээд тэд нар өөрсдөө ажилладаг солонгосчууд. Тэгэхээр солонгосчууд хизээч тийм юм хийхгүй. Хийх тийм юм хийхгүй инфлюенсер болох гээд тэгээд ингээд онлайнаар юм хийх гээд бүгдээрээ ингээд амар яачих. Тэгээд тэр хар ажлуудын тэгвэл одоо хин өвөө эмээнэр нь хийх юм уу? Тийм бахаар чинь эдгээр ингээд уналтанд орж байгаа. Ажиллах хүчгүй болох нь ч болно л. Тэгээд бүх газрууд нь хаад одоо жишээлбэл төмөс хураалтын ч юм уу те ажиллалаа гэж одоо тэнд гадаад хүн ажиллахгүй бол тэр төмөст ороо ялцраад муудаад тэнгууд солонгосчуудын идэх төмс нь ингээд багч байгаа байхгүй юу. Бас тийм. Тэгэхээр эдгээр өөрсдөө хоолыг ингээд багх болгож ийн л гэж ойлгож байна. Саяхан бас нэг тийм EH7 ч гэлгүй нэг тиймэрхүү веб хийсэн гээд тэгсэн чинь тэрийг нь солонгос хүмүүс эсэргүүцээд ингээд бид нар өөрсдөө бараг ажиллаа хийн гадаад хүмүүс авахгүй гээд тэгээд 76 мянган хүний гаруй цуглуулад тэгээд өгсөн жаахгүй тийш тэгээд одоо тэр хилэлцэж байгаа. Яг хөө хэрвээ ингээд визтэй болчих юм бол одоо энд хараар амьдарч байгаа хүмүүс визтэй болоод энд байгаа бүх хүмүүсийг ажиллах хэрэгтэй боллоо гэж бодоход энэ хүмүүсийг ингээд одоо тэр гадаад хүмүүс чинь эргүүлээд солонгос хүмүүс шиг эргэтэй болж авчихгүй юу? Тийм шүү дээ. Тэнгүүд даатгал бүх юм яг солонгос хүмүүстэй адилхан ирэх эдлэх хэрэгтэй болоод ирэнгүүт нөгөө солонгос хүмүүст хүрэх одоо өстэй ингээд даатгал маатгал нийгмийн хангалттай боломж юм байгаа шүү дээ. Тэнгүүд тэрнээс нь гадаадууд чинь тодорхой хэмжээг авах эхлэх байхгүй юу? Тэгвэл өөртөө гараад тийм л дээ. Гэтэ дотоодынх нь бүтээгдэхүүн, дотоодынх нь мөнгө гадаад руу урсаар л байхгүй юу? Тэр тусмаа ингээд солонгост үлдэх ёстой мөнгө
Солонгос хүмүүс ингээд дотроо эргэлдүүлэх ёстой мөнгө нь гадаад эсрэгээрээ гадаад руу яваад тахаар тийм яг нөгөө манай монголчин нөгөө нэг хөжлөө. тийм доторх ингээд үйл одоо Юмудаа хятад руу гаргаад байгаа. тийм мөрийтэй тоглоод мөнгө гаргаж байгаа шиг л ерөнхийдөө л нэг тиймэрхүү болоод эдгээр эсэргүүцэл байгаа юм шиг байлаа шүү дээ. Миний ойлгосноор бол. Яг тэгэл хальтаа бид нар ч гэсэн Монголд байжсэн чи хятадууд орж ирэл ажлыг бид нар ч гэсэн уурлаа шүү дээ. Айгу уурлаа шүү дээ. Тэгээд аргах тэгэл гадаад хүмүүстэй суудсан гэр монголчууд амар үзээ ажилладаг байдаг шүү дээ. Бас тийм юм. Тэрнтэй ажиллах хэрэгтэй. Хоёр талтай л хата эднэрийн тэгж тэгж яаж байгаа юм. Гэхдээ ингээд тэгвэл ядтал оюутнуудаа виз өгдөг юм. Тийм оюутнууд виз гинэ зөвшөөрөл өгөөд ажиллах зөвшөөрөл өгөөд одоо болоо энэ ч бүр 10 жил амьдсан ингээ харын үйл виз болгоод тэгээ ингээ та 10 жил манад ингээ хөдөлмөрлсөн байна. Тийм болохоор та ингээ торгуулийнхаа хугацааг ч өмнө төлөөд татвараа төлөөд амьдраа гэх юм бол хүмүүс амар дуртай амьдрал харалгүй. Тийм ээ тийм. Тэгээд нэг цагаачд нэмэгдэн штэ. Одоо цагаач юм л та ер нь бол тэгмэд улсад цагаачуд нэмэгдэх тусам тэр цагаачийнхаа хэмжээг дагаад гарах одоо гэмт хэргийн хэмжээ нэмэгдчихэд гинэ. Ер нь л тэгээд аюултай болж эхэлж байдаг. Нэг номерт ижил Монгол бичигдсэн шүү дээ. Энд хятад биш шүү. Монгол гэсэн шүү. Тэгэхээр бүр хэцүү болоод тэгээ манайхан ч нэрээ хүн таталтан Цагдаа нэгнийгээ аллахын ламар юм байна. цагдаа дээр бүртгэлтэй байдаг нь монголчууд нэгтгэдэг. Тэгээд жижиг сажиг задааны хэрэгээр цагдаа дуудах хэрэг гаргаад монголчууд их дуудлаа. Яагаад гадаадд байж арайхуугаа задлтаад байд юм бэ? Юугаа болоо. Өдөр би нэрэндээ юм сонссон. Манай ихчийн найз нэг өгөхгүй юу? Энд баг 30 жил болсон заяа. 30 жил бишээ 25 жил илүү хараар яваад сүүлийн 5 жил ингээ виз авч байгаа. Хүүхдүүд нь бүгд амар том болсон. Дундаа 20 жил болсон. Тэгээд хүүхдүүдээрээ саяхан виз аваад тэгээд визээ дахиад сонгуулгаад эмэргэж орсон чинь та манай улсад хангалттай олон жил амьдсан байна. 30 жил амьдсан байна. Одоо та буцсан уу? Танд виз чинь сонгож өгөхгүй. Та одоо бүр Монгол явах гэж байгаа. Тэр шинэ хүмүүсээ хитрхи олон жил амьдсан. Гас тэгэж хэлгээр л юм байна. 30 жил амьдарна. Тэгээ энэ чинь солонгос хүнтэй цугаагүй зөө. Хоёр монгол суугаад ингээд харалтаад хүүхдүүдэд гаргаж байгаа. Тэгээд саяхан виз аваад 5 жилийн өмнө шүү 3 жилийн өмнө болсон. Тэгээд Монгол руугаа ирчихсэн болсон байгаа. Тэсэн чинь одоо яв. Тэгээд тэр хоёр бол угаасаа одоо айл үдний хийх юм аа хийгээд хураах юм хураацсан байна шүү. Тэгэхэд Монгол руугаа явхад бол зүгээр л надад. Гэхдээ өөртөө тэгээд энэ чинь тасцсан болохоор тийм тасцсан 30 жил солонгост амьдарч үзэж одоо Монголд ч сөлөө олно гэдэг хэцүү. Тэгээд нэг темирхүү байна. Тэгэл яг үндэ Монгол амьдрахад гойсон бол хин наашаа ирээл энд сурахыг хүсэв. За яг сурахаа билээ гэхэд хин энд ирж ажиллахыг хүсэв. Тэгэхээр Монголын дээдлийн өгсөн л тийм хонгороо ингэж байна. Дамжуулч жоохон бослог гаргаж гаргаа нөгөө нь боггүй. Йоо тэр юу харсан уу? Мача яг үндэ ингэ солонгос чагсаж байгаа шүү дээ. Тэгмүүд босч байгаа хүмүүс нь оюутнууд нь ингээд нийтээрээ босч байгаа гэсэн чинь Монголд ингээд тийм болгоод яг хөгшин хүмүүс босч болно л доо. Гэтэ тэнд ингээд гарч ирээ тэрийг удирдаад ингээд гарч ирэх хүмүүс нь яг үндэ одоо эд залуу монголчуудын Монгол байгаа амьдарч байгаа нийт хүмүүсийн бараг 50-аас дээш хувийн залуучууд байгаа шүү дээ. Тэнгүүд тэр залуу хүмүүс ингээд ямар ч юм итгэхгүй ямар ч ингээд манлайлал авахгүй бүгдээрээ л нэг юм инфлюенсер нэг юм ярьсан хүмүүс яг үндэ ингээд нийгмийнхаа талаар улс төрийнхаа талаар эдийн засгийнхаа талаар ингээд бодол авахгүй. Гэтэ яг үнэндээ ингээд бодонгууд штэ яг ингээд Монголын ингээд байгаа байдал байгаа штэ. Ингээд одоогийн нийгмийнхэн байгаа байдал нь тэр одоо бидний үеийнхнийг тэр нөхцөл байдал тийм юм ямар ч юм бодох нөхцөлгүй байдалтай л байгаа. Яг ингээд өдөр тутмынхын юмнаас ингээд хэтрүүлж гаргаж чадахгүй. Тэгвэл ингээд тэр хүмүүс ингээд тийм бодолж байхгүй зүгээр л яаж энэ хараал эзэн Монголоос явах вэ гэж ойлгоё. Яг тийм бодож байгаа. Тэгэд одоо их манай үеийнхэн бол их л гадаад руу гарсан. Тийм байгаа. Тэгэхээр амар үгүй нэгтэй байгаа ч юм нэг эсвэл. За тэгээд нэг талаараа тийм нэг талаараа болохоор Монголд залуучууд нь ажил амар болж байгаа гэсэн. Ингээд өндөр цалинтай хэрнээ ажиллах гингүүд цагаа барьдгүй ч юм уу те. Ингээд
алга болчдөг. Тийм. Тийм тэгэхээр залуучуудад бас амар юм байгаа хгүй юу? Гендэж би гондооч би гэдэг шиг тийм байгаад байгаа гэсэн амар хариуцлага. хариуцлага. Монголд ажил хийн ингээд Монголын ажил яг Монголд ажил хийж үзээгүй л дээ. Гэтэл Монголд хийж байгаа ажил, энд хийж байгаа ажил хоёр чинь бараг л тэнгэр газар шиг ялгаад байгаа шүү дээ. Хонгороо хэлсэн гэж. Тийм шүү дээ. Яг үнэ тэнгэр газар шиг ялгаад байгаа шүү дээ. Тэг ингээд тэнд Монголд ингээд за яг хотод амьдардаг хүмүүс бол дийлэнхэд Монгол байрны мөнгө төлөхгүй, хоолны мөнгө төлөхгүй. Одоо Тэгээ ямар бидний үеийн шүү дээ. тийм мөнгөний хэрэг байхгүй. Хүмүүс нь Тийм. аав Тийм ээж нөхцөл байдал. Тийм. Тэгж хоосоо хонохгүй л байхгүй юу? Хамаатнуудын хараа яваад хоол идчихв. Тэг бид нар ингээд ажиллахгүй л бол нэг өдөр л амарчаад маргааш нь өдөр хоолгүй болчдөг. Тийм Тийм амар хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ дараагийнхаа юм бодоод. Тэгэхээр тийм нөхцөл байдалд ингээд амар ёшими хичээлээгээд амар ёшими ажиллаад ингээд хамгийн одоо сайн боловсролыг яг үүндээ ингээд авч чадхаар байхад яг ингээд Монголд угаасаа худлаа Монголд хичээл хийн гэж юу байдгийг өөрсдөө л хичээхгүй тэгээд багш нар мөрчлээ ингээд задгаа болсон тий. За нэг ном авчих дүнгийн гаргаад өгчээ ч юм уу ямар ч юм хичээл хийх юм мотивац авахгүй ингээд хоорондоо ямар ч өрсөлдөөн байхгүй. Тэнгүүд яг сургуулаа төгсөөд бодит амьдрал дээр гарч ирж байгаа хүмүүс нь ингээд одоо зүгээр л юм сургуулийг нөхцөөгөө төгссөн болохоор гарч ирээд ажлын байран дээр суугаад ажлыг ингээд ажиллаж чадахгүй. Эсвэл за тэгээд төгсч чадаагүйнүүд нь шууд ариал гарч юм уу тийм мөнгөөгөө зүгээр юм судалцдаг. Тийм байдалтай гарч ирж байгаа боловсон хүчинтэй Монгол улс хүчин гэдэг нь өөрөө амар асуудал байгаа шүү. Тэгээд яг өөр улс руу явж байгаа оюутнуудыг мэдэхгүй л дээ. Гэтэ яг үүндээ Солонгост байгаа магистр, бакалавр, доктор төгсөж байгаа ихэнх нь ер нь бол зүгээр л визний төлөө зүгээр орон цэглэж байгаа докторийн зэрэгүүд, орон цэглэж байгаа магистрийн зэрэгүүд байгаа шүү дээ. Зүгээр л нэртэй л алга. Тий, тэр хүмүүс энд зүгээр л ажил хийдэг. Яг үүндээ Монголд очиод ингээд за байли аялал жуулчлалын компанид хөтөж хийя гэхэд Солонгос хэлэн тэр хэмжээний биш хүмүүс Монголд очиж байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгээд яг бүгд яг ийм хар ажиллаар сэтгэдэг. Яг бүх юмыг яг нэг тим юмар хардаг болсон болохоор амар ингээд тэр хүмүүс доошоо хүүхдүүдтэй юу зааж зөвлөх үү гэдэг нь бас амар юм шүү. Манай багш ингэж хахтаа нэг юуны түүх бишээ тэр одоо юуны багш? Хууль муулийн багш ч үлээ. Пансуун мовчлон гэдэг нэг тийм багшээс ахгүй юу? Тэгсэн тэр багш нэгжсэн. Та нар ингээд Солонгос ингээд сургууль төгсөж байгаа бол та нар ядаж улстай очиод нэг компанид ажилд ороод митинг хийжтэй. Митинг хийхэд та нар ямар ч төвөггүй ямар ч ингээд одоо газар төвөгдөрөхгүй хэмжээний ингээд орчуулга хийдэг болоод төгсөж та нар би орчуулга гадаадад төгссөн шүү гэж хэлэх нүртэй байж тээ. Та нар ингээд яг өнөөдөр миний хичээлээ ойлгох гэж болно гэхдээ сургуулаа төгсөхдөө ядаж тэр хэмжээний солонгос хэлтэй байж иж төгсөөрэй гэж аахгүй. Тэгээд ингээд нэрэ бодсон чинь дээрэл одоо яг үндэ би заяа мэрэгжлийн ингээд бизнесийн солонгос хэлний орчуулга хийгээ явангууд нэрээ юу хэлээ гэж бодох юм амар их байхгүй юу. Тэгэхээр яг ингээд яг хүнд ингээд яг нүүр бартан би солонгос магистр төгссөн гэж хэлж чадах уу гэдэг чадчихаа өөрөө амар ингээд ажлын байр дээр гараад чи тэгээд солонгос бакалавр за магистр төгссөн гэдэг тэгээд чиний хэлчин гэдэг юм угаасаа харагдчих штэ ингээд ярьж байгаа байдал тэгээд арнаас нь одоо ингээд аялганаас нь харагдчих байгаа. Тэгж харж байгаа. Сурсан шиг сурсан дээр. Тий, ер нь сурахгүй л бүр болцсон. Тий. Яг үнд одоо гадаадд сурж байгаа солонгос сурж байгаа хүмүүс бол ер нь бол ихэнх нь орон цоглож байгаа. За нэг 70%, 100-аас 70% нь бол орон цоглоод 30% нь бол яг л сурыг гэсэн. Тэгээд яг бидний ээж авдар чинь яг ингээд хүүхдтэй яг боловсрал чухал шүү гэж боддог эцэг эсвэл ингээд зүгээр л за ямар ч нэг их сургуулийн дипломтой бол гэж боддог хүмүүсээс амар их байгаа шүү дээ. Тэгмэд тэгж бодож төгсөж байгаа эсвэл ингээд хүсээгүй мэрэгчлэрээ төгсөж байгаа ч юм уу эсвэл нэг тиймэрхүү юмуд амар их байгаа болохоор амар ингээд яг тэр улс төрийнхөө ингээд юмыг авч ингээд тэнд ингээд 관심 хажаадах ямар ч юм боломжгүй болгоод байна. Нэг боловсралгүй хүмүүс яг үүндээ тэгэд улсынх нь ядуурлан боловсролын төвшнгөөр хэмжигдэнэ гэж яг үнэ л бүгд гэтээ монголчууд чинь ингээд бараг ихэнх нь 10 жилийн боловсралтай байгаа шүү дээ. Ер нь бүгдээрээ бичиг үгсээ тайлагдсан бараг 90% тий.
тийм байж иж ингээд тэрнээс дээшээ ямар ч юм тэрийг ахиулаагүй хүмүүс байна. Тэгээд өстой хүн хүнээсээ болох хаа. Гэтэ одоо үеийн одоо энэ жинзээ тэр бол бүр айхтар болсон. Тэд Тэр бол үнэхээр амар байгаа. Ингээд бүр зүгээр тархин ингээд компьютер шиг болсон. Төрөхтэй баг ингээд дотор гитэн рүү уцсан. Яагаад юм бэ? Сериус нь яриад орчих. Харин тийм зүгээр Амар гоё хамбуг ярьчихсан. Кэнэн тийм шүү дээ. Тэр амар имдэглээд байгаа хгүй юу ингээд яагаад энэ тэнийг юм яриад байгаа юм бэ гэд. Тэгснэ ингээд нөгөө нэг улсын хурлын гишүүдийн ярьж байгаа яриа гэдэг шүү дээ. Амар юм нэг залбир яриатай болцоо юм гудамжны яриатай. Яг үндэ энэ чинь улс төрийн хүмүүсийн яриа чинь нэг юм нэг тодорхой нэг тийм албагийн яриа байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь зүгээр юу лээ. Чи зүгээр дугаараа муу яв гэж мэгтэй хурлын дээр тавьсан. Юу хар юу минь гэж хэрэлдэж мэрэлдээд баг юу ч болоод байгаа. Тэгээ одоо бидний толгой дээр ингээд байгаа биднийг удирдах хэвээр хүмүүс тийм ингээд боддоо. гэж аргагүй шүү дээ. Донтын. Тэгснэ юу лээ. Амар байгаа. Зүр Нимбаатар нь гарч ирснээр талбай дээр нэг асар ирснаа тэрийг хоолны өдөрлөг юу яриад аа бэ? Хичээж өгмээр юм бэ. Яа. Тэрийг ингээд дэлхийд аяар хүмүүс тэр би гол үзэг одоо лайваар Тийм шүү дээ. Тэр нөгөө нэг сүүлд нэг лавр очсон шүү дээ. Speed show юм лээ. спид Speed гэсэн. Тэр мөрөдийг хүмүүс харж байгаа шүү дээ. ёо би лав амар. Яг хөө тэр нэнгөр ингээд Монгол гэдгийг мэддэг болж байгаа гэсэн яг Монгол дотор нь юу болж байгаа. Тэр speed яг хөө дэжгүй л байсан. Яг л Монгол байгаагаараа Тийм. тийм яг хөө дэжгүй л байсан. Та хүмүүс ч гэсэн гоё юм үзүүлээ л дээ. Тэр нь гоё гэтээ тэр хоол молол яриа биш ээ. Гэхдээ Монгол бол биш байсан. Яаш муулаа шүү. Казакас нөгөө нэг ирж Сэдвэлсэн. үгүй бүр казакас тэр тоогоочийг казак биш байж магадгүй шүү дээ. Гэтэ ямар ч тэр талынх. Тэгээд тоогоочийн хүмүүстэй нурж авчирсан гэсэн. Тэгээд ямар ч энэ фэйсбүүк дээр тэр хүн ярьслаа гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр ингээд тэр уусаасаа эрэхтэй том хэдэн 25 литрийн жилийн бүр тоогоотойгоо 50 500 кг болж байлаа. Юу юм бэ? Аа тэгсэн чинь хамгийн амар нь бид нар явхдаа тоогоогоо ингээд баруун Монгол бэлгэлээ явна гэж ярьсан байсан заяа. Хадрыг яах вэ? Манай улсын Хурлын төрийн ордныхан төрийн ордныхан тоогоо татсан. төрийн ордон дотор шиг хоолны газартай болсон байд. Сэт хоол нь 13 мянга ч илүү. Тэр мянга үнэн өгөх хэрэгтэй шүү дээ. За мэдгүй яа надад ч ярьж бүр аим Тэрийг боддоо ингээд хоолны өдөрлгүүд ингээд болж идэж дээр ингээд сургууль дээр ингээд хөгжөө болонгууд юм гоё хоолны юмнууд нэгдэж шүү дээ. Ягаад зүгээр Монголд ингээд тэгээд бүр очиж ш төв талбай дээр нь шүү дээ. Ягаад юм цэцэрлэг төрөлөө мөрөөлөн ч юм уу тийм дээр ингээд тийм олон улсын ингээд хоолны фестивалыг зүгээр л гаргаад өгч болдгоо юм бол тий. Амар тийм тэгснэ. Яа битгүй амар тийм харин тийм ээ Монгол Нимбатрыг яаж зайлуулах вэ? очиж бодтугай. Зүгээр одоо хамгийн гол нь тэр нөгөө аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн. Зорилготой. Тийм зорилгон дээр шүү дээ. Хавар намрын ингээд зэрэгүүлэх байгаа шүү дээ. Ингээд аялал жуулчлал амар ингээд багсдаг гинэ. Зуны үйлрэл тэгстэй. Тийм болохоор тэрний өмнөх 1-2 сарыг хүн хоолныхаа фестивалаар аялал жуулчлалыг татна гэсэн заяа. Гол зорилго нь шүү дээ. Баажа тэгсэн зүгээр гандангийн хоолыг заяа. Тэр дотор ингээд тавьж байгаа. Тэгсэн зүгээр ингээд лам тэнд хоол хийгээд зогсож байгаа байхгүй ямар ч юм хормогч юу ч авах зүгээр ламынхаа хувцастайгаа. Тэр нь ямар хоолой гэсэн чинь гурилтай шүл заяа. Ямар ч амтлагч ороогүй. Тэгээд хүний ингээд эрүүл мэндэд хэрэгтэй ясны шүлийг гаргаж аваад тэгээ гурилтай заяа. Тэгсэн чинь ламаас насаж байгаа байхгүй юу. Хэдэн минут бослогсон бэ гэсэн чинь аник 2 цогт буцлагсан. юу ээ? Тэг чи лаглаач Окей шүлээд ясаа. Тийм л юм шиг. ямар яа Пантно гэдэг. Яа пантан гэвэр тийм нэг яа та бэлээ наач бүрстэй. Найз нь бүр Монгол юммаар гэсэн бэ? чинь Яа. Яа за тийм байна. Нэр өчтөр бид гурав шөнийн захарч үзсэн шүү. Йоо яг хятадд байгаа шүү. яг л хятад байсан. Яа амар үнэхээр би зүгээр ингээ ороо 5 минутын дотор ингээ толгой эргээ бүр ийм болоо. Сүултээ бүр энэ хоёрыг айгаа олж болохгүй.
Тэгээ урд авчихсан л хэлээ л дээ. амар завгүй хүмүүстэй зүгээр ингээд бүр Ингээд амар тэр үнэхээр бүр чимжлээ дээ юм дээ. Яг Монголын санд ээ. дэлхийн тэнд хүмүүс Лайв гэж юм архлаандаа л тиймсэн бас явхад жоохон хэцүү юм биш. амар том тэр баг ингээд 3 том ихтэлгүүр шиг тийм билгүй. Тэгээ 3 4 байгаа юм. Тиймсэн тэгээ яах вэ? Ойл юм бэлээ. Тийм. Их л том юм бэл. Яг нэг Монголын яг санд Тэгээ ийсэн санд ээ. оцсон мэдрэмж авсан бид гурав. Яг ингээд санд захнууд ингээд дээр юмнуудаа бичиж чинь 100 хэдгээр 140 143 яг тийм. Яг лангуун мал адилхан. Ангуунууд нэг адилхан. Тэгээд орой яваад шүний амьдрал бас завгүй байт юм лээ түн дээр миний шүний амьдрал. Тэгээ бид гурав баг 2 моёр гэж харцгаасан. Баг 3 болчихсон. Тэгээл тэгээ амархында гэж талхилсан. Тэнцээ. Маргааш намрах гэсэн болохоор яах вэ бүр сайн гоё тухтай явж үзэх юм л тий. Юм байна. Тэгээд хамбах гоё жоохон шунал хөдлөж. Хувцсан дээр жоохон шунал хөдлсөн аа шүү. гоёсэн. Тэгээд хамбууг бас гоё байна. Би баян хамбууг өмсөж болох уу гэж. Жоохон бохгүй маа. Мухаад тийм л энэ нэг гялгар юмныхын дотор талмал. юм байна. Надад 20 маань амар гоё юм. 20 маань бол гоё юм тий. Хэмээн нэг юм байдал юм гүнжлэг. Гүнжлэг гэх юм байна. Угаасаа би тэгэд одоо 6-аас хамбууга буцааж өгөх хэрэгтэй. Тэгээд энийгаа өгчөөд толгойнхаа юм зумыг авч өгчөөд тэгээд хоол идээ. Өглөөнөөс хойш нэг боолттой сүтэй цай. Говийн цай. Яг нэг Хонгороо ганцаараа хоол идсэн байсан. тийм бүр порц идсэн байлаа ганцаараа хамгийн амар. Нэг болоогүй юм шиг ирсэн энийгээд Элэр амт. тий. Карамел идэрчгүй. Тий. Хамгийн амар нүглөө шүү дээ бүр. Одоо би хамт хоол идэхгүй. Ганцаараа тасна суудаг. Шийдэг гэж бодсон. За тийм. Тэгээд бид гурав зүүндөө зураг авсан баг 1000 зураг дараалсан баха тий. Тэр дундаас нэг гоё зураг олдоосэй гэж Олдох ах уу? найдаж байна. Би саний Instagram дээр юусоо царай харахаа болцсон мөлий. Тийч дандаа л ингэж зураг. Ингэж зураг авчих. Ингээл Яаж дандаа ингэж хадаад би ингэж бодсон байхгүй юу? Ингээд амьдрал дээр хүмүүс нам харж байгаа шүү дээ. Тэнгүүд миний Instagram дээр байгаа зураг чи миний амьдрал дээр байгаа зурагаас арай ингэж фильтр ашигласан байгаа шүү дээ. Ингэж ярьдагтай. Фильтр ашигласан байгаа шүү дээ. Тэнгүүд ингэж тийм амар фильтр биш зүгээр л арьсаал бьюти гэсэн фильтр ашигласан. тийм үү. Гэхдээ ингэж Instagram дээр ингэж харангууд нэг л гоё ярьстай охин ингээл ингэж мөнгөсөн зураг хийж байна шүү дээ. Тэнгүүд ингэж амьдрал дээр харангууд жоох ингэж ширман хайг байгаа тэсо гэж би нэг бодсон байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ингээд ягаад ч юм ерөөс ингээд сторид би ингээд царайхан их гарахаа болцсон мөлий. Тэгээд би тэрийг яаж анзаарсан бэ гэхээр тэний өдөр амар их стори хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд би урд нь ингээд стори хийх болгондоо би амар их царай гаргаж идсэн байхгүй юу. Дандаа ингээд хажууднаасаа ингээд толмол ингээд амар их идвэсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг мэдээж би зүгээр л нэг бол ингээд талент авсан зураг. Гэхдээ ингээд царайгүй. Эсвэл ингээд энэ тент юмны зураг амар их авч идэх юм лээ. Тэгээд Би тэр юмсаа анзаарахгүй байж байгаа анзаарсан. Одоо ингээд гурлаа ч гэсэн явж байгаад ингээд амар хөрхөн инфлюенсер охин байж байгаа гэж бодож ингээд амар гоё зэрхээс. Тэгээ яг бодтон дарсан чи айгу батхтай байлаа гэдэг гурлаа. Өөх амар батхтай юм чи одоо ахтай хүн болгоно батх гардаг гэж юм байхгүй юу. Тэгэхээр чи нэг тэгж амар зүгээр гэж бодож. Зүгээр л Наач ямар ингээд илүү хамар ам уцсан байгаа шүү дээ тий. Ингээд зүгээр хүн болгоно байдаг. Гэтэл ер нь ингээд эмэгтэй хүн арьс эйко том асуудал байгаа байхгүй бүр ингээд бүр маш том проблем стресс юм уу гэдгийг тэр болгоныг ингээд бүр ингээд гаргаад энэ арьс гоё болчихвол миний амьдралыг гоё болгох юм. Яа. Тийм байна да. Зүгээрээ Болсон даа би тэгсэн намайг төгсөл миний падгачихсан төгсөн. ачаа гоё үгүй. Миний бакалаврын зэрэг бакалаврын зэрэг хамгаалсан байна. Медаль нь бараг нэг гоо сайхан явсан. Би буквад явсан үрдэг юм ааш. Йоо, тасагвал. Зэнтэ. Тос гоё шээ. Тос гоё. Ямар ч гоё л хам Гоё ихлээд айгүй стресстэй баг төгсөв.
Хамтаа яхаас гоё юм ярьлаа. Тэгээ угаасаа ярьж ирсэн. нэг ярих гэж бодож ирсэн байхгүй юу? Тийм. Тэгээд дараагийн дугаарыг дараагийнх нь хугацаанд оруулах гэж найдаж байна. Надраарсан. Тийм. Талаагийн Өнөө дараа оройд орч. Өнөө оройд баг орчих. Аггүй дараагийнх нь энэний дараа дахиад Дараа талаа тийм хаа. гэж бодож байна. Орчих واخ уу? 신경 안 쓰거든. Тэгж ядчих байгаа. Тийм бод. Тэгээд ярьсан л та. Тэгээд яг нэг ярьсан чи бороо орсон тий. Тийм. Яг тэр өдөр Бороо бороо. орсон. Тэгээд Тийм байна. Тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай. Та яцс гоё хамбуг гэрж өмсөөрэй. Зураг авахлаарай. Хүүхдийн хамбуг хүртэл амар Ёо, жижигхэн бүрэг юм дэрвэр юм. Тийм байсан. Тэгээд төсөх үү? баяртай. Өнгөрөгч баяртай гинэ. Эндээс хальт гараа оруулаа. Чихнээс баяртай. Чихнээс баяртай.